Надад нэг л асуулт байгаа. Одоо нөгөө сая өглөө хэлсэн хуультай адилхан, хуулийн яг процесстэй адилхан нэг зүйл харагдаад байна. Ерөнхийлөгч улс төрийн намаас татгалзах ёстой, түтгэлзэх ёстой. Гэтэл ингээд ерөнхийлөгчийн алба тэр чигээрээ улс төрийн намын хариалтай байгаад байна. За 92 оны үндсэн хуулийг хилцэх үеийн тэмдэглэл гэдэг олон зүйлийг үзлээ. Яагаад ерөнхийлөгчийг ингэж заавал намаас нь ингэж түтгэлзүүлэх болов? Ямар цаана учир шалтгаан байваа гэд харахаар үндэсний нэгдлийг хамгийн гол нь сахигч гэдэг маш том чиг үүрэг үндсэн хуулиараа хүлээсэн байгаа. Тэгэхээр парламент дээр аливаа ард түмний хооронд үндэсний олонх цөөнхийн хооронд гих мэтэр маш олон ийм олон зөрчлүүд үүсэж болчихгүй үед эв нэглэг сахин хамгаалах энэ том чиг үүргийг ерөнхийлөгчийн институт, ерөнхийлөгч өөрөө хүлээдэг. Тийм учраас ерөнхийлөгчийг намаас нь түтгэлзүүлэх ийм залт үндсэн хуулийн дээр оржээ. Зүгээр товчхон хэлвэл. За энэ удаа бид нар парламентыг их хурлын даргыг бас яг адилхан ийм намаас түтгэлзэх ёстой гэд оруулж байна. За сайнаар бодоод батлыг гэхэд бодит байдал дээр яг хэрэгжих үү? Яг түтгэлцэх үү? 30 гаруй жил бид нар ерөнхийлөгчийг намаас нь түтгэлзүүлэх ийм заалттай бодит байдал дээр түтгэлцсэн гэж байгаа боловч бодит байдал дээр түтгэлзээгүйг энэ олон ерөнхийлөгч үе үеийн ерөнхийлөгч нар бүгд үйлдэлээрээ харуулсан. Тэг бүгдээрээ л энийг мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ асуудлыг яах вэ? Улс төрийн шинжтэй үйлдэл хийвэл яах вэ? Үнийг яаж ялгаж салгах вэ? Яг нөгөө бодит байдал дээр амьдрал дээр яг хэрэгжих хууль мөн үгүй юу гэдэг дээр эргэлзээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ асуултыг асууя. За хууль санаачлагч Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн хариулъя. За чухал асуулт. Түрүү Намжим гишүүн болон Аринзай гишүүний арай том дүр зургаар харуул гэдэг. Өглөө ерөнхийлөгчийн санаачилсан хууль орж ирсэн. 66 дугаар зүйлийн 2-ын 3 дүрийг амлиулах хэрэгцээ байна гэж би ерөнхийлөгчтэй бол санал нэг байгаа. Энэ 66 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2-ын 3 4-р хэсгийг бол амлиулах ёстой. 4-дөр ийм үг байгаа. Ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайдыг огцруулах улсын их хурлын гишүүнээр эргүүлэн дадах үндэслэл байгаа эсээр үндсэн хуулийн зэс дүгнэлт гарна. Сая бол улсын их хурлын гишүүнийг л оруулж ирсэн. За ерөнхийлөгчийг эргүүлэн дадах үндэслэл нь юу юм бэ? Үндсэн хуулиар маш тодорхой байна. Намаасаа түтгэлзэх. Намаасаа түтгэлзсэн албан тушаалтан намчрахад явж байгаа бол энийг үндсэн хуулийн цэцэд хэн гомдлох вэ? Герман болон бусад улс орнуудад парламентын гишүүд гомд гаргад юм бэл. Гэхдээ манай зохицуулсан шиг олон биш. Цөөнх гаргад юм бэл. Бид цэцэд хүсэлт гарах эрхийг олгоход өгсөн. Яг энэ зүйл залтыг амлиулыг бол улсын их хурлын дарга бас. Улсын их хурлын дарга ямар тохиолдолд үндсэн хууль зөрчсөн гэж огцрох ёстой юм бэ? Улсын их хурлын даргыг үндсэн хуулийн зэцэд олох хязгаарч өгөхгүй. Хэн өгдөгөө үл цөөнх өгдөг. Энэ цөөнхийн эрхийг бид одоо нэг цаг болсон. Үндсэн хуулийн зэцэд улсын их хурлын нэрийн өмнөөс хүсэлт гаргадаг цөөнх эрхийг. Герман яг ингэж шийдвэрлэдэг. Улсын их хурлын дарга ямар нөхцөлд үндсэн хууль зөрчих юм бэ гэвэл одоо яг өнөөдөр бид ярьж байна. Германд бол төвч байх зарчмаа эвдээд бүлгийн хуралд орсонд баригдах юм бол шууд үндсэн хуулийн шүүхэд өгд юм бэл. Намчрахад сонин хэвлэлээр нэг намынхаа нэр дэвшигчийг магтан дуулах юм бол шууд үндсэн хуулийн цэцэд дуудагддаг юм бэл. Тэгэд огцордог юм бэл. Тэгэхээр бид энэ зохицуултыг хийх ёстой. Ерөнхий сайд яавал огцордог юм бэ? Парламентын бүр эрхрээ халдвал ерөнхий сайд шууд огцрох үндсэн хуулийн цэцэд дуудах үндэслэл үүсдэг юм бэл. Тухайлбал ерөнхий сайд парламентын дархин дээр гарч ирээд энэ сууж байгаа чи үндсэн хуулийн зөрчил байхгүй юу? Энүүгээр үе үеийн ерөнхий сайд огцрох байхгүй юу? Хэрвээ парламентын цөөх цэцэд гомд гаргаад цэцэн үндсэн хуулийн шүүх шиг шүүхтэй байсан бол парламентын дархин дээр суудаг ерөнхий сайд парламентаа хуралдуулахгүй гэж бойкот зарладаг ерөнхий сайд байх боломжгүй байхгүй. Энийг бид бол зохицоор шийдэх ёстой. Тэр шийдлийн нэг нь өнөөдөр энд явж байна. Шийдлийн нөгөөдхийн ерөнхийлөгч өргөн барьсан байна. 3 дахь нь одоо бидээс бас өргөн барих ёстой. Ямар нөхцөлд
ерөнхийлөгч үндсэн хууль зөрчсөн гэж тооцогдох юм бэ? Ямар нөхцөлд ерөнхий сайд үндсэн хууль зөрчигдсөн гэж тооцогдох юм бэ гэдгийг улсын их хурл одоо өргөн бариад хэлцээд энийг цогт. За. Жокын ялдарч авсан гişүн асуултаа асууя.